За та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За зүрх судасны төв байгуулах энэ бол маш чухал ажиллаа. Бидэнд ирүүлсэн мэдээлэлээр олон тодорхой статистикуд байна лээ. Зүрх судасны өвчлөл харьцангуй залуучсан. За ялангуяа энэ өвчлөлөөр одоо улсын хэмжээнд өвдөж байгаа иргэдийн дийлэх олонх нь 3 дугаар төв эмнэлэг дээр эмчлэгдэж байна. Ачаал маш өндөр байна. Энэ чиглэлийн мэрэгжлийн боловсон хүчнийг дадлагжуулах бааз суурь нь өөрөө энэ улсын төв 3 дугаар эмнэлэг болцсон байна л да. Тэгээ би бол одоо 3 дугаар эмнэлгийнхандаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Яг энэ зүрх судасны өвчлөлийн чиглэлээр бол Монгол улсад одоо ачааны үндийг өөрчилж шүү дээ. Тэгэхээр энэ оруулж ирж байгаа асуудлыг дэмжиж байгаа энэ олон жилийн яригдсан асуудал өмнө нь бас энэ талаар яригдчихсэнийг би бол мэднэ. Харин энэ зээлийн хилцээртэй холбоотой асуудалд надад сангийн яамнаас асуумаар хэд хэдэн асуулт байна. Үнэхээр одоо тулгымцсан асуудлуудаа бид нэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаараа ядаж нэг эрүүл мэнд боловсролын асуудлаа шийдэж чадахгүй зээлэр хийж байгаа нь харамсалтай. Гэхдээ одоо яах вэ? Чадахгүйгээс хойш улсын төсвүүдээр ачааллын дээлхгүйгээс хойш одоо тэгээ зээл хэдэл явахаас. Гэхдээ зээлийн хилцээрээ бид нөгөө гуйн гэдэг гутамшиг, гуйлган гэдэг гайхамшиг гэдэг жишгээр хийж болохгүй л дээ. Тэгэхээр би эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам энэ хилцээрүүд дээр нэлээд тооцоолол хийдэг байх хэрэгтэй гэж зарчмын байр суурь илэрхийлээд байгаа. Ялангуяа энэ гишүүдэд тарааж орж ирж байгаа материал дээр нэгдүгээр зээлийн нөхцөл түүнд энэ санхүүжилтийг авахд одоо зарцуулж байгаа тэр санхүүгийн зардлуудыг нэг үрчлэн та нар хүснэгтлээд оруулж ирж болдгоо юм уу? Одоо би хилцээрээс 2-3 асуулт асууя. Тухайлбал зээлийн хүүгийн хэмжээг банкнаас тогтоосон шийдвэр бүр нь зээлдэгчийн эцсийн шийдвэрлэх заавал биелүүлэх шинжтэй байна гэж байгаа. Тэгээ энийг юу гэж ойлгох вэ? Хүүг банк тухай бүрдээ өөрчлөлт байх хэрэгтэй. Тэрийг бид тэр бүрд нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм уу? Нэг. Хоёрд нь мөн энэ дээр орж ирж байгаа. Банкнд үүргийн шимтгэлийг зээлийн хилцээр заасан хуваар төлнө гэж. Энэ үүргийн шимтгэлийн хэмжээ нь зээлийн хилцээр заасан одоо нөхцөлт бус байх юм бол 0.5% нэмэгдэнэ гэж. Мөнгө хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хурамж 0.5% гэдэг. Зээлээ бид нар хугацаанаас өмнө төлөх юм бол бас хүү төлөх юм бэл. Үлдэгдэл дүндээ. Гэх мэтлэн энэ зээлтэй холбоотой гарч байгаа санхүүгийн зардлыг нэг хүснэгтэн дээр нэг хавтгад та нар харуулж өгч. Зээлийн хүүтэйг нийлээд ямар хэмжээний өртөгтэй мөнгө бид нар худалдаж авч энэ эмнэлгээ барьж байгаа юм бэ гэдэг нэг тодорхой ойлголттой олмор. Хоёр номер өөрийгөө танилцуулаарай. Дулгаа сангийн өрийн тойрны гишүүний асуултанд хариулъя. Зээлийн нөхцөлийн хувьд бол 18 жилийн хугацаатай 4 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөр байгаа. Тэр гэрэн дээр байгаа хүүгийн нөхцөлийг тухай бүр гэдэг нь болохоор энэ хүүгч хүтээ зээл баг. Өөрөөр хэлбэл софер дээр нэмэх нь 1.6% гээд яг одоо софер хэд вэ? Тэрэн дээр 1.6%-ийг нэмсэн ийм хэмжээтэй байна гэсэн үг. За одоогоор л энэ 578%-ийн хүүтэй байгаа. За нэг удаагийн үйлчлэгээний шимтгэл 1%-ийг бол ер нь бол бүх одоо энэ нэг IBRD нөхцөлтэй зээлүүдэр бол зээлдэгч тал нь төлдөг. Энэ бол нийтлэг юм жишг байгаа. Тэгээд тэр нөөцлөн баталгаажуулсны төлбөр 0.5% гэдэг маань одоо энэ нөхцөлтэй зээл маань ерөнхийдөө бол бас тодорхой хэмжээний хөнгөлөлттэй нөхцлөөр орж ирж байгаа. 18 жилийн хугацаатай 578% хүүтэй гэдэг нь маань ерөнхийдөө бол хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл байгаа. За энэ хэмжээний зээлийг Монгол улс аван шүү гэдэг зээлийн амлалтаа гаргасан тул одоо энийг ашиглагдаагүй байгаа үлдэгдэл дээрээ энэ хэмжээний төлбөрийг одоо Монгол улс ингээд төлөхөөр хүлээсэн байна. Ягаад гэвэл энэ хэмжээний их усүрийг Европын Сэргээн Босгол Хөгжлийн банк маань Монгол улс зориулж хадгалаад бусад одоо зээл хүссэн байгууллагууд өгөхгүй одоо Монгол улс хадгалж байгаагийн төлбөрлөл гэж энийг ойлгож байгаа. Ягаад энэ зээлээр одоо ингээд санхүүжилж байна, улсын суурь санхүүжүүлэх гэнэ гэдэг асуудал маань бас нэг нөгөө талтай. Бид бол нийгмийн шин чанартай энэ төслийг бол ерөнхийдөө хөнгөлөлттэй их усраар санхүүжүүлж байгаа. Энэ 26.4 сая долларын буцлагүй тусламжийг нэмэхээр манай өрийн удирдлагын хууль зааснаар энэ төслийн нийт одоо блендед их уср маань хөнгөлөлттэй болж хувирж байгаа. Тэрнээс гадна энэ Люксембургийн их хүн тулсаас орж ирж байгаа энэ буцлагүй тусламжийг дагаад яг энэ зүрх судасны шиглэлийн ноу хав орж ирж байгаа Монгол улсад.
Энэгүүрээ бас онцлогтой гэж бид дүгнэж байгаа. Өөрийн төвийг шүү тодруулъя. Хөвчхүүг ойлгож байгаа. Хөвчхүү бол тухайн үеийн одоо софр ямар хувьтай байгаагаас хамаарал тухайн үедээ тогтоол явдаг шүү дээ. Тэрийг манай авч байгаа банк тогтоохгүй байхгүй. Та нарын заалтаа уншаад үзэлт. Хөвчхүүний тухайн асуудал заалт биш шүү дээ. Наад заалтч. Тэм учраас банк орооны даргад надад минут одоо баг учраас санал байна. Хүсэл тавьмаар байна. Энэ зээлийн хэлцээртэй холбоотой санхүүгийн зардлуудыг зээлийн хүүтэй тооцоололтой хамт нэг хавтга дээр гаргаж танилцуулаач. Би жилд ямар зардал гаргах юм? Энэ зээлийг авахдаа ямар зардал төлөх юм? Тэгэхгүй бол одоо энэ тайлбарлаж байгаа 1% бас чин гадна дахиад үлдсэн мөнгөн дээр нөхцөлд нь тодорхой бусвал дахиад 0.5%-аар нэмэгдэнэ гэдэг залт яваад байна шүү дээ. Та энэ нөхцөлийнхаа зүйл залтыг харалт 3-ын 0.5 дахь хэсэг дээр үүргийн шимтгэл ба зээл олгосны шимтгэл. Зээл олгосны шимтгэлээс чин гадна үүргийн шимтгэл чинь 0.5%-аар өсөх залт яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүдийг бүр тодорхой болгож. За өөрийн төвийн гишүүний энэ шаардлагатай мэдээллийг цаасаар яг одоо тодорхой болгож ирүүлэх нь байна. Тэгээ өөрийн төвийн гишүүн тэгээд наашаа ажлын албанд бас өгчих. За тэгээд дараагийн одоо бидний манай байнгын ойрогоор дэмжих хэсэг нь шийдэгдээд ингээд аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ойрогоор орон тэн дээр бас гишүүд асуудлыг асууж тэмдэглүүлж болно. Санал гаргаж болно. За улсын хурлын гишүүн